Буян дагуулсан буурлууд. Монголын хөгжлийн бэрхшээлтэй Ахмадын холбоо нь 2015 онд байгуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй Ахмад настанд хууль эрх зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй байхад нь дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байлээ. Энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн эрхийн газартай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй Ахмад наснуудад хилэлцүүлэг зохион явууллаа. Ахмадууд маань оны босгон дээр уулзаж, жаргал зовлон, хүндлэл бэрхшээлээ ярьж авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй Ахмадууд маань нэг өдрийг бэрхшээлийн хажуугаар тэтгэр мөнгө хаанаач хүрэхгүй байгаа талаар ярилцаж байлаа. Им тариагаа авч чадахгүй байгаа гэж ярьж байлаа. Хилэлцүүлгийн 2 дугаар сэдв нь хөгжлийн бэрхшээлтэй Ахмад наснуудад тулгарч буй асуудал байлаа. Тэр ингээд бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй Ахмадуудад тулгарч байгаа асуудал гэсэн сэдвээр хилэлцүүлэг өрнүүлээд ингээд дуусч байна. За өнөөдрийн маань арга хэмжээ бол хамгийн гол нь яг хөгжлийн бэрхшээлтэй Ахмадуудад ямар асуудал тулгарч гарч ирээд байгаа юм. Тулгараад байгаа амьдрал дээр энийг сонсоод эренблээд сүүлд нь одоо яг засгийн газрын бодлого үйл ажиллагаанд тусгуулах, сайжруулах, шахаж шаардах ийм үйл ажиллагаа ерөнхийдөө болж өнгөрлөө. Манай Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй Ахмадууд, хараагүй шуудын үндэсний холбооноос Ахмадууд ирлээ. Сонсголгүй иргэдийн Ахмадын холбооноос бас Ахмадууд ирлээ. За хөдлөх тулах хэрэгтний төрөлцтэй иргэдийн үндэсний холбооноос Ахмадууд ирлээ. Манай төрийн бус байгууллагт ажиллаж байсан бас Ахмадууд ирээд ингээд өргөн бас цар хүрээтэй болж өндөрлөө. За энэ асуудлын хүрээнд цаашдаа харин бид нар яг яаж ажиллах вэ гэдэг бас асуудал нэлийн өргөн хүрээтэй яаж сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Хилэлцүүлгийн дараа Аха тэмцээн зохион явуулсанд тэр бүр гэрээсээ гарч чадахгүй Ахмадууд маань баяртай оролцож байлаа. 10 асуулт. Чингис хааны багын нэр хэн бэ? Тэмүүжин. Зөв байна. Чингис хаан хэдэн онд Их Монгол улсыг байгуулсан бэ? Буруу байна. 1206 он. Хувлай хаан нийслэлээ хаана байгуулсан бэ? Буруу байна. Хамблаг буюу Бээжинд. Ардын хувьсгалын удирдагч хэн байсан бэ? Дээс Сүхбаатар. Зөв байна. Монгол улс хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагад элсэн бэ? 1961 он. Зөв байна. Нийт 50 гаруй Ахмад буурлууд ирсэн байна. Аха тэмцээнд 3 дугаар байр Наран гэрэл, хараагуучуудын үндэсний холбоо, 2 дугаар байр Дашдын дөв, сонсгол бүлийн дарга, 1 дугаар байр Алтан гэрэл, хараагуучуудын үндэсний холбооны Ахмадууд эзэллээ. Бодтойгоор хэрэгжих хууль, одоо Ахмадын насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх мэрх одоо бүгд сайхан юмыг нөгөө сэтгэл санаагаа хуваалцаж одоо биднээс өөрсдөө санаа зовлыг хэлж хоорондоо яг яриа хэлбэрээр одоо их сайхан
юм олж өнгөрлөө биднес тий. Тэгээд хоёрдугаар энэ аагаа тэмцээн мэвцэн зохиолж байгуулсан энэ ахмадуудыг бас тий одоо тий сайхан зохион байгуулсан байна. Баг одоо танай хамт олон бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Буян дагуулсан буурлуудаа энэ хорвоогийн жаргалын дээд эрүүл их урт наслахыг хүсэж энэхүү нэвтрүүлгээ жаргая.